сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Та бүхэн тарган тавтаа сайхан намарж цааж байна уу? Монголын үндэсний олон нийтийн телевизийн эфирт 15 жил явсан уралдаан цэнгийн дагш нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэж олондоо өргөн барих бэлэн боллоо. Энэ он Монгол улсад төлөв эрчим техникийн салбар үүс шөгжсөний 85 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэх юм намрын энэ сайхан өдрүүдэд мөн энэ салбарын ажилтан ажиллагчдын мэрэгжлийн баярын өдөр тохиож байна. Манай нэвтрүүлгийн 1-р өсөлтөч цагааны санчин 2-р өсөлтөч маань Бүрүсрэнгийн саран гэрлээ. 1-р 3-р өсөлтөч маань Хасачрын самбушунд өгсөн юм руу байна. Цагааны санчин төсөлч мөчний яамны сэргийлэх эрчим хүчний хэлтсийн ах тушмал техникийн ухааны доктор Баялтай аймгийн Төгөрөг сумын уугуул жаахан боллоо. Бүрүсрэнгийн саран гэрэл маань төсөлч мөчний яамны төсөлч мөчний бодлогын хэрэгжлийг зохицуулах газрын хийн түлшний ашуулт хариуцсан мэрэгжилтэн Оросын улбаны улсын нефтийн их сургуулийг инженер мэрэгчлэр төгссөн 2000 он тус сургууль техникийн ухааны докторийн зэрэг хамгаалсан Ром хотын төвд байрладаг дугрыг шатлаг суудалтай эртний театрыг дэлхийн 10 гайхамшигын нэгэнд саяхан оруулсан. Энэ театр ямар нэртэй вэ гэсэн юм асуулт байгаа. Асуулт ойлгомжтой байна тийм ээ? Хэдгээр үсгийг нээх саналтай байна вэ? Эхний үсгийг. Заавал уу? Заавал. Хийн түлшгэж ирнэ юу вэ? Газын түлшиг бол Монгол улсад хэрэглээд бараг 10 жил болж байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээд бараг 35,000 орчим хэрэглэгч хийн түлшиг хэрэглэж байгаа. Монголд манай улсад бол шингэрүүлсэн шатаг хий буюу одоо 100% импортын ийм хий хэрэглэж байгаа. Өнөөдөр бол 65 орчим хувь нь ах үед хий хэрэглэж байна. За мөн автоэрийн хэрэгсэл шингэрүүлсэн шатаг хий хэрэглэж эхлээд 2 жил болж байна. За мөн дээрэс нь үйлдвэрлэл барилгын салбар, гэрлийн чимэглэлийн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэртэй гагнуур энэ төр зэрэгт хийг бол маш өргөнөөр хэрэглэж байна. Манайхан шиг салон улсуудад зохихгүй дэлбэр чөхөн энэ төр гэж яриад байт юм байлаа гадуур. Бас тийм аюул бас анхаарах хэрэгтэй зүйл байгаа юу те? Яг нь дэлбэрх аюултай гэж манайх их айдаг л та. Гэхдээ бол Монголд бол хийх хэрэглээд бараг 10 жил болчихсон. Одоо л тэр айдас бол алга болчихсон байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг дэлхийд дээр яг нефтийн нөөц бол дуусаад те дуусах 40 гаруй жил үлдсэн гэж ярьдаг. Байгалийн хий нөөц бол 60 жил үлдсэн гэж ярьдаг. Арай нефтийн одоо бүтээгдэхүүнээс илүү хийх хэрэглэх. Одоо хамгийн ирээдүйтэй хамгийн ирээдүйтэй гэвэл мэдээж хий бол экологийн цэвэр түлш. Өөрөөр хэлбэл яг нүүрсийг шатаахад гардаг тэр одоо хорт бодис хорт дутаанууд хийн түвшнээс гарахгүй ийм утгаар бол экологийн цэвэр түвш гэсэн утгаараа бол хийн түвшийг хэрэглэхэд бол үнэхээр тохиромжтой. Оо. Энэ саран гэрэл шүү дээ бүгдийг нээсээр байгаа юу хаа шийдчихлээ. 2-р үсгийг. Төрөлцгөөс ирнэ ямар бодлого баримтж байгаа юм болоо? 2006 он шингэрүүлсэн шатаг хийгсэн засгийн газрын хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөр маань 2006-аас 2010 оны хүртэл одоо үйлчлэнэ. Тэгээ энэ хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь болохоор шингэрүүлсэн шатаг хийг одоо экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хийг ах уй болон үйлдвэрлэл үйлчилгээнд өргөн хэрэглэх, тэр дундаа Монгол улсын хэмжээний хийн ажил үйлчилгээний шүлжээ байгуулахад энэ хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь оршиж байгаа. 800 хүрсэн байна. Одоо үсэг нэрлэе. Тэгэхээр танаа төсөөлж эрчим хүчний эмэгтэйчүүдийн сагсны баг бас нэлээд чанга баг гэдэг болд юм байна лээ. Өөрөө бас орос тоглолт үзсэн. Тийм. Жил болгон засгийн газрын цом гэдэг одоо 14 яам тэгээ бүх яамны хоорондоо сагсаар юм тэмцээн болдог засгийн газрын цомын төлөө тэмцээн. Тэгээд манай яамны эмэгтэй баг тамирчид 3 жил дараалан энэ цомыг авсан. Ер нь бол төш орчин хүчний салбар бол нэлийн хүнд тийм ээ эмэгтэйчүүд ажиллахад тэгээ яг манай яам дээр чинь 20 орчим хувь нь зөвхөн эмэгтэйчүүд байдаг. Төш орчин хүчний салбарт 30 хүрэхгүй хүн эмэгтэйчүүд бас ажилладаг. Тэгээд энэ завшааныг тохиолдуулаад энэ одоо даачин мөндөг бүсгүүчүүдээ төш орчин хүчний 85 жилийн баярын мэнд хүргье. Сангэр жарана тоолдоо. Одоо үс нэрлэн. Техникийн ухааны докторийн зэрэг хамгаалсан сэдэд маань юу байсан бол? Тэр яг манайхан сайн мэддэг шүү дээ. Бензин, за тэгээд хий байна. Одоо газрын нөхцөлийн бүтээгдэхүүнүүдээ дизелийн түвшмасууд энэ бүгдийн одоо физикийн шин чанар за тэр манайхан сайн мэддгээр актантоо гэж ярьдаг те. Бензиний актантоо 92, 93. Тэгээд энэ бүгдийг ингээд шинжилгээд ор хойж лабораторид 2 цагийн хугацаа шаарддаг. Тэгээд миний нээсэн экспресс арга
аргаар бол одоо 2-3 секундэд бүх физикийн шин чанарын аргыг одоо автоматар ингээ хэвлээд тий компьютераар гаргаад ирэх ийм аргыг нээсэн. Энэ нь бол Москва хотын Ленинградын нефть химийн үйлдвэр тий Киришин нефть оргсинтез гэдэг үйлдвэрт нэвтрээд одоо 2 жил болж байгаа энэ ажил. Сарангэрдээ таны одоо 8 зуунаа одоо өсгөр зүүн. Нэрли Хасочрын сан булгын төв. Түшэрч хүчний яамны түшэрч хүчний бодлого стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэрэгжилтэн эрчим хүчний нэгдсэн системийн ач холбогдол юу юм бэ? 2007 оны 1 сарын 30-нд их хурлын 10 дугаар тогтоолоор батлагдсан. Энэ нь болох зэрэг эрчим хүчний салбарыг яаж хөгжүүлэх вэ гэсэн үндсэн хөтөлбөр байгаа. Энэ нь бол дотоо 3 үе шатаа хэрэгжин 2040 он гэхэд ингээд 3 дугаар шатаа ингээд хэрэгжих гэсэн. Энэ хөтөлбөр хэрэгжснээр бол Монгол улсын бүх нутаг дэвсгэр дээр эрчим хүчний нэгдсэн систем болох ёстой юм байна. Энэ хөтөлбөрийн бас нэг онцлог нь болохоор зэрэг Монгол улс одоо эрчим хүч импортлогч биш экспортлагч орн болно гэж байгаа. Энэ нь болохоор Чойрны ялгаа оройнд 10 мянган мегаваттын одоо цахилгаан станц бариад Хятад улсад бол экспортлох тийм зорилттой. Тэгэхээр сумдын эрчим хүчний асуудлыг хариуцтай олон жил явж иржээ тийм ээ. Тэгэхээр энийг шийдэх ямар одоо арга замууд байна уу? Одоо энэ онд бол нэг 64 сумыг бол энэ төвлөрсөн цахилгаан эрчим хүчний хангамжид холбогдно. 10 сумыг бол сэрэгт эрчим хүчээр хангана. Ирэх 2008 онд бол нэг 30 орчим сумыг бол төвлөрсөн эрчим хүчний хангамжид холбоод 10 гаруй сумдаг мөн сэрэгт эрчим хүчээр хангана. Ингэснээр бол 2009 он гэхэд бол манай улс бол ер нь манай улсын бүх сумд бол байнгын цахилгаан эрчим хүчтэй болно гэсэн. За баярлалаа. Яасан бэ? Шагнер баяр үргээ. Одоо өстө өөрөө шийдэж штэ. Шагнаа. 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 Мөнгө хэрэггүй юм гээ. Тий, мөнгө хэрэггүй. Хэрэггүй юм байхгүй л дээ. Тий шүү дээ. Мөнгө л дээр шүү дээ. Би танд 30 мянган төгрөг тоолоод өгье та авах хэрэгтэй. Шагнаа. Шагнаа. 35 мянган төгрөг авъя тэгвэл. Шагнаа. За би тэгвэл ганцхан мянган төгрөг 35 мянган төгрөг. Шагнаа. 49. Шагнаа. 50. Шагнаа. Шагнаа. 50-аас дэш шийдвэл яах вэ? Шагнаа. Ямар ч шийдэл авах юм уу? Дурсгалтай шүү. Алдлаа та. Монгол улсад анхны усан цахилгаан станц хэдийд байгаад үтсэн. 1959 онд хар хоринд анхны усан цахилгаан станцыг бүгд байранд Хятад улсын туссан дээр байгуулсан. Одоо 8 усан цахилгаан станцтай болсон. Энэ жил одоо Тайшир дэргэний усан цахилгаан станц ашиглалтанд орно. Энэ бол баруун бүсийн эрчим хүчний системийг шийдвэрлэнэ. За цаашдаа төвийн системд эгийн голын усан цахилгаан станцыг барихаар энэ онд шийдвэр гарсан. Энэ оноос ажил нь эхэлж байгаа. 2011-2 оны хавцаа бол энэ усан цахилгаан станц ашиглалтанд орно. Ингэснээр Монгол улсын эрчим хүчний системд бүтцийн томоохон өөрчлөлт орно. Баярлалаа. Зона асуултанд ойлгомжтой байгаа тийм ээ. Одоо ингээд үсэг нэрлэндээ нэрлэе. Энэ үсэг. Урд хөлийн зэрэгэлдээ аймгийн малччин их том болоо атар 100 тэнд одоо галж харагдахын зовлонгой жаргал суун гэж байна шүү дээ. Тэр чи одоо бас болох уу? Дэлхийн нийтээр өргөн хэрэглэдэг 2 янзын хий байна л да. Нэг нь байгалийн хий нь хоёр дахь манай улсад хэрэглэж байгаа шингэрүүлсэн шатдаг. Байгалийн хий болохоор яг шугам хоолоогоор ихтэй хэрэглэх ёстой. Манай тийм магистрал шугам хоолой байхгүй. Шингэрүүлсэн шатдагыг Монгол улсад яг хэрэглэж байгаа онцлог нь гэхээр яг шингэрүүлсэн хэлбэрээр хадгалж, тээвэрлж, балуун хэлбэрээр хэрэглэж болдог учраас манайханд нэлээд тохиромжтой. Тийм учраас түвшний хомсдолтой байгаа хөдөө орон нутгад бол одоо уур хий маш их хэрэглэж эхлэдэг байгаа. Сарангэрд 30 оноотой. Одоо үсэг нэрлэн. Тэ. Малчтыг цахилгаанд хангах одоо энэ төсөв байл одоо нэг яригдаад явж байгаа зүйл байна тийм ээ. Энийн хэрэгжилтүүд нь ямар байгаа юм болоо? За малчтыг цахилгаанжуулах 100 мянган нарны гэр төслийг бол 2003 оноос эхлээд хэрэгжүүлсэн. За 2004 онд бол 48 мянган малчин айл өрхийг бол нарны их усүрээр хангасан. Өнөөдөр малчтын талархлыг хүлээж байгаа. Энэ 8 сарын 1-ээс 9 сарын 1-ний дотор 5-10 мянган нарны их усүр орж ирнэ. Ингээд энэ онд
энэ 2008 он гэхэд бол нийт малчин айл өрхийг бол цахилгаанжуулахын асуудал явагдана. За архлоо, шившиж архлоо. 2. За. Мэргэжлэр эрдэмтэн зэрэг хамгаалсан сэдвээ ямар сэдвээр хамгаалсан бэ? За хөдөө аж ахуйг цахилгаанжуулах, малчтыг гэрэлтүүлэх, тэгэл одоо ер нь цахилгаанжуулалтын үндсэн их үүсвэр нь бол хөдөө аж ахуйн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг тодорхойлох асуудал. Энэ сэдвээр би эрдэмтэн зэрэг цолоо зөвлөлт бодвол хамгаалсан. Санчинго 900 оноо хүрсэн байна. Үсэг нэрлэн, за нэрлэе. И үсэг. И. За ингээд эх орны хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч, цоглох зүрх, лугших, судсан эрчим хүчнийхэн туурга тусгаар Монгол орны гал голомтыг бадраагч нь эрчим хүчнийхэн түмэн олны амьдралыг тэтгэгч гэрэл гэгэний эрчим хүчнийхэн төр засаг ард түмэндээ дулаан цахилгааны эрчим хүчээр найдвартай хангагч нь эрчим хүчний салбарынхны 85 жилийн ойн баярыг энэ агшныг ашиглан та бүхэндээ өргөн дэвшүүл сайн сайхан бүхнийг хөсөн ирээё. Баярлалаа. Ерөөд ташилдаг бай. За энэ бол Монгол хүн одоо ийм их бэлэг төгөлдөр ард юм юм аа. 75 оноо. За. Одоо мэддэг ганц үсгийг та бүхэн таах хэрэгтэй. Гээ үсэг. Гээ. Улс төрийн одоо түлшний талаар Монгол улс улсаар асар баян орон нүүрс өнөөдөр бол 152 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үздэг. Тэгээд дэлхийд нүүрсний нөөцөөр 15-д ордог Монгол улс. Тийм болохоор ирээдүйд бол манай одоо түлшний нүүрсний одоо нөөц маань 190 жил гэж үздэг шүү дээ дэлхийн нийтэд. Тийм учраас нүүрсийг боловсруулах одоо нүүрсийг шууд шатааж агаарыг бохирдуулахгүйгээр нүүрсийг боловсруулах энэ чиглэлээр бол эрчим хүчний яам бодлогын баримт боловсруулж ингээд цааш хэрэгжүүлэх гэж байгаа. За үүндээ бол нүүрс хөтөлбөрийг боловсруулад улсын хурлд өргөн барьсан. Удахгүй энэ хөтөлбөр маань батлагдах байх гэж бодож байна. Хамгийн гол одоо нүүрс хөтөлбөрийн зорилго болохоор нүүрсийг боловсруулж шингэн түлш болон хийн түлш гаргаж авсан хийгээр эрчим хүч үйлдвэрлэх дээрээс нь одоо химийн бүтээгдэхүүнүүд. Баярлалаа. Сарын гэрэлтнүүдэд 90 оноо үсэг нэрлэе. Баярлалаа. Үсэг нэрлэе. Зэ. Тийм ароматыг байрладаг. Дуграг шатлаг суудалтай эртний задгаа буюу амфитеатрыг дэлхийн 10 гайхамшигын шүлгийг саяхан оруулсан энэ театрын нэр нь Колизей театр. Инжин ашван одоо 3-ын сүлжээ гэж дээр үеийн төвдгөлнөөс орчуулсан энэ их сайхан шүлэг байдгийн. За энийг би уншаад өгчихье. Өсхийн цагт санууштай нь бишрэл хичээл итгэл 3, өөдлөхийн цагт нэгтлууштай нь сургаал үнэн итгэл 3, ачлахын дээдээр ачлууштай нь аав ээж эх орон 3, асархын дээдээр асрууштай нь өтгөс нялхас хань 3, бадарч дээдлэхийн үндэс нь сэрэх санах тэмүүлэх 3, баларч доройтхын тэмдэг нь унтах маргах тэрслэх 3, мөчөд хоосны жишээ нь өнг мөнгө зэрэглээ 3, мөнх бусын дохоон өтлөх элэх буурах 3, үүл бүтээх сайн бодох төөрөх дэмжих 3, үнэн бүхний төлн төрөх орших жарах 3 аа. За баярлалаа. Уралдаан агшны нэвтрүүлгийн маань 2 дугаар үе бэлэн болсон байна. 2 дугаарын 1-р өсөлтөгч нь Жөрмөдийн Очор, 2-р өсөлтөгч нь Пердимагийн Даваад орж, 2-р 3-р өсөлтөгч Вончид оржийн хишгэн бэлэн байна. Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн түлшний хэлтсийн инженер, төслийн удирдагч, Монгол Улсын тэргүүний урхайчин, Монгол Улсын зөвлөх инженер Жөрмөдийн Очор
төстэй үлдэж байгаа. Оролдож байгаа одоо ажил бүтээл байна уу? Нүүрснээс шатыг гаргаж авч тэргээрээ цахилгаан дулаан үйлдвэрлэхийн ажлыг төслийг удирдах явж байгаа. Тэгээ энэ маань нүүрсийг освол анхны шатны үйл ажиллагаа бол нүүрснээс шатыг хийгэн гаргаж авах ажил байгаа. Хийнээсээ цаашаага шингэн түлш буюу бензин, дизелийн түлшээ гаргаж авна. Мөн ус төрөгч болон метан, байгалийн гаргаж авах энэ чиглэл рүү судалгааны ажлууд хийж байгаа. Энэ атвал гэж ярьдаг гадаадын зарим орнуудад тэрний ч одоо янз талмод хад тэрдэг ч шиг одоо жигтэйхэн эргээд онгон төрхөнд оруулд юм билээ шүү дээ. Энэ талаар танад бодож байгаа юм байд юм болов уу? Энэ эрхлэлтээс буюу нөхөн сэргээлтийг техникийн арга, биологи арга гэж хоёр аргаар явуулдаг. Хэд техникийн аргаар бол ерөнхийд нь хэлбэршүүлэх арга хэмжээ авдаг. Энэ атвалыг ерөнхийд нь тэгшлэх тийм техник арга хэмжээ аваад дараагаар нь одоо үрслэгээ тарьж олон настай ургамал болон бусд ургамал тарьж ингэж байгалийн онгон төрх байдалд нь эргүүлэн оруулахын арга хэмжээ авдаг юм а. Энэ талаар манай урхаа маш их сайн ажиллаж байгаа. Хөрлөмөгийн даваад орж сахилгааны инженер мэргэжилтэй түлшэрч хүчний салбарт нийтдээ 20 жил ажиллаж байгаа. Одоо сэргээгч эрчим хүчний үндэсний төвд зураг төсөл техникийн хяналтын албаны даргын ажилтай 100 оноо. Одоо асуулт танилцуул анхаарлаа сонсоорой. Үүлэн гараад бороо норхын цагт үүдэн гэмээр хоймор юуны ялгаа байх вэ? Үүлэн байгаад өвхийн цагт хөгшин гэмээр залуу юуны ялгаа. Говийн 80 хотог саяын гэрэлж дулдуйтын Арвжаагийн ямар нэртэй дууны мөрүүд вэ? Үсэг нэрлэн шүү дээ. Сэргээгт хэрчим хүчний үндэсний төвийн ажил үүргийн гол онцлогч юм юу вэ? 2005 онд бол одоо Монгол Улсын засгийн газрын тогтоол гарч сэргээгч хүчний үндэсний төвийг одоо байгуулсан юм аа. Сэргээгчийн чиглэлээр одоо эрдэм жилийн ажил явуулах мөн одоо Монгол орны хэмжээнд одоо төслөөр хийж байгаа ажлуудыг зохион байгуулах гол үүрэгтэй төв байгаа юм аа. 250 оноо. Одоо үсэг нэрлэлийн асуулт хариулж байгаа тийм ээ? Үсэг. Үсэг байгаа баяр хүргэе. Даваад орж 120 оноо одоо үсэг нэрлэн. Энэ үсэг. Энэ үсэг. Ерөөс нэг мөнгөтэй нэг мөнгөгүй юм цааталт нь байсан юм шүү дээ. Энийгэл анх мөнгөтэй гэсэн. Жахан зөрүүд өөрөөгүй юу? Ер нь бас жахан. За яг нь одоо яг хөө. Тэр хүн хэлсээр байл. Баяр хүргэе. Өвдөстэй залуу шиг байна. Сэргээгт эрчим хүчний салбарт бүтээн масгалтыг яг юу өрнж байна? Дэлгүүр шууд гадуусан өгсөөр одоо сэргээгчний одоо 9 объектыг одоо энэ жил гүйцэтгэж байна. Баянгар аймгийн 3 сум байгаа. Тэгээд Дорн говь, Дунд говь, Өмнө говь, Сэврэ гэсэн сумдууд одоо 150 кВт чадалтай сэргээгч хүчний тоног төхөөрөмжөөр суурлагдж байгаа юм аа. Даваад орж 200 оноо баяр хүргэе. Одоо үсэг нэрлэе. Гэ. Завсрал авахаас арга боллоо. За ганцлж ихшлийн бэрд 2002 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийг сахилгаан системийн автоматжуулалтын мэргэжлээр төгссөн. Одоо яг ажиллаж байгаа салбарт нь юу вэ? Миний ажиллаж байгаа газар бол эрчим хүчний судлаа хөгжлийн төвийн сургалт үйлдвэрлэлийн зах салбар гэж. Хойч нарууд эрчим хүчний сургалтын төв. Анх 1964 онд 1-р цахилгаан станц дээр цахилгаанчдын одоо бэлтгэх курс гэж нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Түлш эрчим хүчний салбарын мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх тийм л үндсэн зорилготой. Ихшлийн бэрд 60 оноо. Одоо миний яг төрлөх уугуул нутаг маань бол Баян онгор аймгийн Жинст сум, Үлзийт сум байна. Энэ гашгсан нутгийн тухай ард түмний дунд яригдж оцорсон төв домог. Миний энэ төрсөн нутаг маань бол хуучнаар бол Сайн Оюун аймгийн Амын гэгээний хошуу гэж хошуу байсан. Энэ хошуу маань нутагта Монгол улстай тэмээгээрээ тэргүүлдэг ийм хошуу байсан. Тэгэхээр энэ нутгийн маань ард олон тэмээгээрээ яаж бахархдаг байсан гэхээр Амын гэгээ лусан данзаж амсангийн шавны суудаг байсан. Баян зүрхийн хийд гэж байсан. Тэр хийд дээрээс тэмээгийн нэг нэгээр нь ингээд одоо толгойн бөхсийг нэг харуулаад суулгахад Бээжин хүрэхээр дайны тэмээн манай хушуунд байгаа шүү гэж тэмээгээр их оморхож тэгж юу яадаг байсан ард юм бил.
Тэмээний их ор юм аа. Тэмээний их ор. Тэгэхээр одоо хоёр багт тэмээ маань одоо Баян хонгор нутгийн хөвгөл Монгол орон дайрыг хаварлаа доо тийм энэ бол том юм гэлт юм аа. 60 оноо залуу инженер баяр үргэлээ. Одоо сүлэлий. Тэнгэр гэдэгт ордог те. Баян хонгорч бас их олон шүлэг найрагчдын их орон шүү дээ. Тэмээ хэмээ хасан гас. Таныг бас би хаосангүй гэж бодоод байна шүү дээ. Бас нэг шүлэг хэлэх бол Манай нутгаас төрсэн чээл хамсран гэж бүрмөр бүрмөрний ламс. Тэр хүний зохиосон нэг 8 мөрт гэдэг алдартай. Угаасаа Баян хонгорчуудын одоо хамгийн түрүүлж уншдаг бүр нэрээ хуудас болсон тийм шүлэг байдаг тийм. Хунгаа хөвүүлсэн нуурын цэнхрийг хулангаан дахиулсан талын цэлгэрийг Баян хонгорын нутаг дээрээс харна баяр хөөр цэнгэл дундаас нь үзнэ. Аймаг нь хонгор, адуун хонгор, итгэл нь хонгор, сэтгэл нь хонгор. Уул талтай ус нутгаан бахархаж тэгээд Баян хонгор гэж нэрлсэн юм аа. 90 оноо. Яваа. Үсэг. Эр ойлгомжтой шүү дээ. Ямар ч оюун тарихтаа судахгүй шууд авлаа хөрх юм. Ондоо баяр үргээ. За. Мэдээж шүлэг хэлж байгаа хүн бас аялгаа өрөхгүй байхын аргагүй байх гэж би бодож байна. Баян хонгор аймагт ажилд амьдарч байгаа ах トゥ нартаа мэдчилгээ төвшүүлээд нэгэн сайхан дуугаар айдуунаа мэдээ төвшүүлье. Ачин хигтэвэрэхэдэ аммен харта аавмэн нууцаа аргадч зэмдэж хосгохдоо арга бараги аавмэн нууцаа хөрхи айци 우엔도가 울대가 사르니 허롯 엠메게르데치 사나가 대질승 에헤지민노제 이때치 바르quin харгото эргэ толдохгүй аавэж хоёр минь Монгол улсын соёлын гавьяас зүтгэлтэн ардын уран зохиолч Баян хонгор нутгийн хөвгөнд хангалтын галсангийн шүлгээр хийсэн утга учир төгс төгөл дээр сайхан дуудууллаа. Баярлалаа. Та бүтээгээрээ шууд нэрлэж бол бүр дээр гэж бодож шийдээрэй. За ингээд шууд нэрлээ. За ингээд очирмонд бүтээгээрээ нэрлэх шийдсэн тийм ээ. Нэрлэлээ. Дурлалт тэнгэр. Дурлалт тэнгэр. Баяр хүргэе. Ийг харуул нэг тийм спортын маягтай биетэйг марагдаад байх юм. Намайг ямар спортоор гэж үнийг хараад мэдчихдэг юм аа. Миний байдлаас. Чөлөөтэй. Бас дээд сургуулийн 13 гэж хэлсэн. Дээд сургууль. 30 оноо. Баяр үргээ. За үсэг нэрлэе. Хээ үсэг. Бүтээгээр нэрлээ. Нэрлээ шүү дээ. Яах юм бэ тэгээд? Одоо яа их үү тийм ээ? Нэрлээ. Хормос тэнгэр. Хормос тэнгэр. Тийм ээ, хөвлөн гараад бараан орохын цагт үүдэн гэмээн хоймор нь ялгаа юуны үйлэн байгаад өгөхийн цагт хөгшин гэмээн залуу юуны ялгаа вэ хэмээх энэ дууны үг ийхүү хөрөн гарсан үг. Шилжсэн мөчнөөс бүрийн оролцож байгаа уралдаан тагч нэвтрүүлгийн маань 3 дугаар үеийг хэлбэлэн болж байна. 3 дугаар үеийн 1-р өсөлтөгч Төмрийн Баясгалан, 2 дугаар өсөлтөгч Моломын Жанчив, 3 дугаар өсөлтөгч Шараагийн Шижир бат. Төмрийн Баясгалан одоо
Төвс эрчим хүчний яамны хуулийн хэлтсийн дараагаар ажиллаж байгаа. Монголын зөвлөлт холбооны тэргүүний залуу алтан медальтай Их Монгол Улс байгуулалтын 800 жилийн ойн хүндэт медальтай баяр хүргэе. 900 оноо. Асуулт танилцуулж явуулсараа. Дэлхийн бичил улсуудын нэг Лихтенштейн улстай манайх саяхан дипломат харилцаа тогтоосон. Энэхүү Лихтенштейн улсын нийслэл хот ямар нэртэй вэ гэсэн ийм асуулт байна. Үсэг нэрлэн. Лихтенштейн улсын нийслэл ямар хот вэ? Энэ үсэг. Энэ хот юм уу те? Модми Женчу. Галатаймын төгссөн юм уу? Орос улсын улсын Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн дулааны инженер мэргэжилтэй төлөв ширчмж хүчний салбарт нийтдээ 35 дахь жилдээ ажиллаж байгаа 300 оноо. Асуулт ойлгомжтой байгаа тийм ээ? Нэрлийн үсэг. Дэ. Дэ үсэг. Онц үсэг нэрлээ. 5 үсэгтэй үгний тэг дундах нь Дэ. Дэжгөө маань ардын үсэгтэй 80 жилийн ой Монгол улсын тулгын төр байгууллагын 800 жилийн ой медалиудтай эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгтэй 90 оноо. Одоо үсэг нэрлэн Энэ салбарынхаа түүхээс өгөх үү? Ер нь бол манай төлөв ширчим хүчний салбар нүүрс төлшийг эрчим хүчийг ашиглаж ирсэн түүх бол 5-6 дугаар зууны үед байдаг. Одоо ч хүртэл одоо төмөрийн баас ингээд бүр 5-6 дугаар зууны үед ч ярьж ирсэн. Тийм одоо овг омгийн улсууд байж байдаг. Одоо манай түүхэн дурсгалт 3 синкрийн агуу гэж байдаг. За тэрний одоо тэр бичсэн юу бол одоо нүүрсний юугаар шатлалтын одоо төлөөр хийгдсэн ийм юу байна. Бичлэг байна гэдэг ийм ч одоо эрдэмтдийн дүгнэлтүүд байдаг. Яах вэ? Шагналаасаа татгалзаад өргөжлүүлэн тоглох юм уу? Үзэгчдээс асуух юм. Үзэгчдээс асуух юм уу? Дараагаас асуух юм. Хамт олонны шийдвэр. Тоглол гэж байна. Тоглолоо. Үсэг нэрлэе, нэрлэнэ үү? За, уусэг нэрлэе. Шууд ингээл авах юм уу? Монготой хайрцгийг л одоо онож нэрлэх байх та. За. За, байна уу? Байна. За, ямар хэмэртэй байна? Түүнтэй хайрцгийг нээж болохоос ч юм байна. Төлөв ширчим хүчний салбарын хөгжлийг яг одоогийн энэ цаг түүхээр ярих юм бол 85 жилийн гэж ярьж байгаа. 1922 онд гэж ярьдаг юм. Хөл налах гэж байхад одоо аргал үрсэн эмэгтэй гэж ярьдаг юм. Юу хонь хураг хариулж явсан хүүхэд гэж ярьдаг юм. Их гоё өнгөлөг харж болоод тэгээд гэрийн гадаа тавьсны одоо шинжээч улсууд мэдээд энд одоо уурхай байна гэж анхаа ингэж нэгдсэн гэж налаахан уурхайг ярьсан. Энэ төлөв ширчим хүчний салбарынхаа бүх одоо нийт ажиллагчид, эрчим хүчний ажилчид, уурхайчдынхаа эрүүл энх сайн сайхныг өрөөгөөд манай 1-р станцад ажиллаж байсан одоо манай сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд ажиллаж байгаа Монгол улсын тэргүүний уран сайханч төлөв ширчим эрчим хүчний салбарын одоо тэргүүний ажилтан хорол норвын одоо нэг аль дуу барьж өгөөч гэж хүсмээр байна.
За хорд нуруугата баярлалаа. 200 оноо буусан манай нэрлий. Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн эрчим хүчний хэлтсийн инженер Шараагийн Шижирбат маань шинжлэх ухааны технологийн сургуулийн цахилгаан системийн автоматжуулалт хэмжээгээр өгсөн 60 оноо. Асуулт ойлгомжтой байгаа тийм ээ. Нэрлий. Нэг. Тэ. Эрчим хүчний салбарын хууль эрхцэн орчин чухам ямар байдгийг бэ? Одоо бол эрчим хүчний салбар бол Монгол улсын хууль тогтоомжийг боловсронгуйлах үндсэн чиглэлийг их хурлаас батлаад эрчим хүчний салбарт бол ойрын хугацаанд бол бас 3-4 хуулийг баталж гаргах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал сэргээгт эрчим хүчний хууль, за эхийн хангамжийн тухай хууль, эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, эрчим хүчний тухай хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд. За түлш эрчим хүчний яамны зүгээс 2006 онд бол сэргээгт эрчим хүчний тухай хуулийн төслийг боловсруулж сая 2007 оны 1-р сард улсын хурлаар батлуулсан байгаа. Баясгалан маань 350 оноотой. Одоо үсэг нэрлийн асуулт ойлгомжтой байгаа тийм ээ. Лихтенштейн улсын нийслэл ямар хот вэ? К. За энэ салбарынхны ахмадуудын тухай сонин сайхан дурсамж яриа. Манай энэ түлш эрчим хүчний салбарт ер нь анхдагчуд их олон байдаг шүү дээ. Анхны Хөдөлмөрийн Баатар гэдэг Налайхаа уурхаагаас анхны Даваажуу, Отгонцгаан Баатар гэдэг Монгол улсын гавьяат 24 байдаг. Гавьяат уурхай чинь 22 байдаг. Төрийн шагналтууд 11 байдаг. Гавьяат багш нар бас байдаг. Гавьяат тамирчин байна. Таны сонирхдаг зүйл би бол одоо энэ сүүлийн үед бол их хөгжиж байгаа график дизайны график дизайн буюу дижитал арт бол мэдээ сонирхдаг. Тэгээд урд нь бол манайд бол дижитал арт бол тэр бол хүмүүс бол сонирхдагаас одоо бол сүүлийн үед бол маш их эрчимтэй бол хөгжиж байна дижитал артын хэлбэр. Тэгээд үүнийгээ дагаад бол манай одоо Монголд бол янз бүрийн дижитал арт бол хийдэг бол компьютерийн чиглэлийн програмууд маш их орж ирж байна. Шижирбат 120 оноотой баяр хүргэе. Одоо үсэг нэрлээ. Ир. Почооны удаа текст шударга оройр шийдчих. За тоглоё доо. Өргөжлөлтөнд тоглохоор шийдвэрлээ. Шагнадаас татгалзлаа. Энэ тохиолдолд шууд үсэг нэр хэрэгтэй байдаг. Нэрлээрээ үсэг. Иш. Сэргээгт эрчим хүчний чиглэлээр цаашид ажиллах мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэж байна вэ? Давдахгүй Дорн говийн мандах суманд салхин цахилгаан станц 80 кВт-ын салхин цахилгаан станц барьж байгуулах гэж байна. Эндхийн ажилчдыг бол яг манай төвлөр суралцуулсан ажилчдын сумаас нь авчирч одоо сургасан. Энэ жил 30-аад хүн бэлтгэсэн. Өнгөрсөн жил бол 16 хүн бэлтгэсэн. Тэгэхээр энэ график дизайн гэдэг энэ ухаан танай ажил мэргэжлээ ямар нэмж бас холбогдох уу? Аливаа юмыг бол хийхдээ хамгийн гол нь тэр дизайн буюу тэр донжон олж хийх гэдэг талаас бол манайхд бол холбооч болно л доо. Ер нь одоо ямар ч хүн бол ямар ч юм хийсэн хүний нүдэнд айлдах сайхан харагдуулахын тулд бол аливаа юмас цэмцгэр гоё донжон олоод хийцэх нөхцөлд бол болтол доо. Компьютерт хасж байгаа өөрөө энэ компьютер график дизайны програмд ажилладаг уу энэ? Би бол өөрөө график дизайны бол програмаар л ажилладаг л да. Өөрөө л тэгтээ бол тим сүрхий тийм бол нэртэй бол дизайнер л биш ээ. Баярлалаа. 800 баяр хүргэе. В. Вар. Нэмэх оноо. Үсгний холцоотой боллоо. Хичнээн үсгний холцоотой боллоо. Нэмэх оноо. Дэлхийн бичил улсуудын лиг Лихтенштейн улсын нийслэл Вадуц гэдэг хот байна. Монгол орнд хүчирсэн салбар үүсгэн байгуулагчдын 85 жилийн тус салбарын ажилтан ажил
Монголын мэрэгжлийн баярын өдрийн тохиолдолд явж урлаг цэнгийн агш нэвтрүүлгийн маань үзэгчдийн дунд тэмцээн хэллэгт бэлэн болоо үзэгчтэй. За ингээд үзэгчдийн дунд тэмцээний асуудлыг танилцуулъя. Анхааралтай сонсоорой. Александр Сергеевич Пушкиний Анчар, Эдгар Аллан Погийн Алтан цогц зэрэг сонгодог зохиолуудыг монгол хэлнээ анх хэн хөрвүүлсэн бэ? Тэнийг олжрлаа. Нацаг дэрч. За баяр үргээ. Нацаг дэрч. Таныг өрж байна. За сургууль хөтөлбөрийн төвийн ажилтан Бат Эрдэнэ үзэгчдийн дунд тэмцээний асуултыг нацаг дорж гэж зөв таалаа. Урлаг цэнгийн агш нэвтрүүлгийн маань үзэгчдийн дунд хоёр дахь тэмцээн эхлэх бэлэн боллоо. Адууны хоол боловсруулах эрхт нь хэвэгч малынхаас ялгаатай байдаг. Адуунд гүзээ, өрөдөл ходоод, цоохор ба салбант салхинаг байдаггүй. Хоол боловсруулах эрхтнээс өөр бас юу байдаггүй вэ? За, Бүдүүн гэсэн. биш байна. Цусны хүүдээ. Цусны хүүдээ. Баалдарч. Түшээ шимж нарны төрийн зэрэг удирдлагын газрын орлогчтой баг. За, цагаан таны. За баяр үргээ. За, амжилтсий. Сайхан баярлалаа. Эрхэм үзэгчтэй, нэвтрүүлгийн үзэгчдийн дунд хоёр дахь тэмцээн үүгээр өндөрлөө. Эрхэм үзэгчтэй, Монгол улсын бүтгэн нэр бүлээн голомтын эзэд болсон манай түлширч мөчний салбарын оролцсон уралдаан цэнгийн агш нэвтрүүлгийн маань төгсгөлийн тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Даваад орж маань ихтэй үлдэргүүл дээр 850 оноо хүртлээ. Монголын анхны бүрэн хэмжээний бүжгэн жүжиг ямар нэртэй вэ гэсэн юм асуулт байна. Уусаг. Би таныг чөлөө түүхийн тамирчин гэж сонссон. Бас хараад байсан чи өөр спортоор хичээлдэг шиг байна. Өөр спорт бол багта саксаар хичээлдэг гэсэн юм аа. Сакс. Хүмүүс бол одоо намайг бол саксаар хичээлдэг зэрэгтэй гэхээр энэ их гайхдаг шүү дээ. Даваад 800 оноотой. Одоо шинэлэн. Уусаг. Уусаг нь би. Энэ төвийн бүтэц зохион байгуулалтыг та нэг ганц өгүүлбэр багтааж товчхон үзэгчдийн ойдонд орчно хэлээч. Манай төв бол одоо 2005 онд одоо өгөгдсөж үндсэнтэй болсон. Энд бол одоо наран цай үйлдвэр өөрөөр одоо 100 сая нарны төлсөл нэмээд одоо Зэрэгтүчний корпорацийн 3 нэгдлийг нийлүүлж одоо 60 гаруй оронтой ажиллаж байна. 300 оноо. Одоо өсгөл нэрлж байна. Нэрлэе. Дээвсэг. Дээвсэг. Хин түлшийг автомобилийн хэрэгсэлд ашиглахад энэ анхаарах зүйл юу юм бол? Манай улсын хэмжээнд бол 1000 гаруй автомобилийн хэрэгсэл хин түлш хэрэгжилж байгаа, газ хэрэгжилж байгаа. Тэгээ үүнээс бол 660 орчим газын нэмэлт төхөөрөмж буюу бензин хөдөлгүүр одоо газын хөдөлгүүр хоёр хосломол ажиллагаатай ийм тэргүүд байгаа. Ягаад гэвэл өвөл газын тэргийг бол одоо дулаан гараж тавихгүй бол асахгүй байх тийм нэг баг зэрэг хүндрэл байдаг. Тийм учраас манай оронд бол бензин хөдөлгүүртэй тэрэгний ард тийм ээ одоо багажинд газын баллон нэмэлт суйрлуулад газар болон бензинээр ингэж хосломол ажиллагаатай ийм тэрэг төхөөрөмжтэй байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бол автоэрийн хэрэгслийг хийгээр сэмэлэх 3 станц тэгээ дээрээс нь 1000 гаруй машин, за 1000 гаруй машины 200 гаруй нь бол дан 100% хийхээр ажилладаг ийм тэрэг байгаа. Агаарын бохирдлыг багасгахад магадгүй шийдвэрлэх хэрэгтэй байж болох нь тийм ээ. Тий, хий бол мэдээж агаарын бохирдлыг тодорхой хуваар багасгах нь хэрэглэн ч гэсэн одоо өсөж байгаа 100% л гэж хийж болохгүй. Ягаад гэхээр манайх 100% импортын хамааралтай хий хэрэглэж байгаа. Өөрийн дотоодын хий их усүр байхгүй байгаа учраас энд бол ямар ч сан тодорхой хуваар агаарын бохирдлыг бууруулна. 100 оноо асуулт боломжтой байгаа тийм ээ. Монголын анхны бүжгэн жүжиг ямар нэртэй вэ гэсэн ийм асуулт байгаа шүү дээ. Радио. Шижирбат 800 оноотой одоо үсэг нэрлэе. Энэ. Шижирбат хөл дээргүүлээ. За. Энэ салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ? Энэ салбарт бол төгсөөд ажиллаж байна. Одоо жил ганта. Оо, за тохом тийм ээ. 120 оноо. Үсэг нэрлэе. 9. Оноо. Нэрлээ.
Гээ үсэг. А? Гээ үсэг. Энэ үгний эхний үсэг гээ үсэг, тав үсгийн үсэг гээ үсэг. Бүтээр нэрлж чад хөр дээр үжиж шийдэрэ. Хөр дээр үсэн дээр үү? А? Энэ хөр дээр илдүү юм байгаа шүү дээ. Гайгүй юу? Гайгүй. Явсаа. Эргүүлсэн. Нэмэгсэг. Гайгүй гэдгийг одоо юугаар утж ирв? Нэмэх гарнаа. Нэмэх таарна гэж юу? Болтугай. Баяр хүргэе. Нэмэх таар болтугай. Таарахгүй л дэхөө. За тэр. Ястэр. Орос ич. Шагнал. Шагнал. Шагнал 20,000 төгрөг. Шагнал. 40 болох юм уу? Шагнал. 45. Шагнал. 46. Гүй. А? Шагнал. 48,000. Шагнал. 49,000. Шагнал. 50. 50,000 төгрөг тоолоод өглөө. Шагнал. А? Шагнал. Шагнал гэж шүү дээ. Би тань 50,000 төгрөг амласан тийм ээ? Тий. Та шагналыг сонгосон. Шагнал. За. За сара. Үгээр нь хэлээ. Сар гэрэл бүтүүгээр нь хэлэхээр шийдлээ. Очир яасан бэлээ? Гайгүй хаа. Яа юу? Нэрлээ. Ган хуйг. Ган хуйг баяр хүргэе. Ган хуйг. Ган хуйг. Монголын анхны бүрэг хэмжээний балет буюу бүжгэн жүжигэн үндэсний ган хуйг хэмээх бүжгэн жүжиг болоо. Манай төлөвийг өнөөдөр үүс байгуулагдсанхаа 85 жилийн маяг тэмдэглэж байгаа. Мөн энэ өдрүүдэд ажилтнынхаа мэргэжлийн баярыг тэмдэглэж байгаа. Түлш эрчим хүчний салбарын оролцож хөгжөөнд дэмжиж байгаа. Бисэн өсөлтөгчөөс түлш эрчим хүчний яамны түлш эрчим хүчний бодлогын эрхлэлтийг зохицуулах газрын хийн түвшний асуудлыг хариуцсан мэргэжилтэн доктор Брюсрингийн саран гэрэл маань шалгараг хэллээ. Та бүх тоглолтын туршид 1985 он орсон байна. 1985 ононд үүсэх онооны шагнал энэ шарт маркийн угаалгын машин байгаа маань. Онооныхаа шагналаар дэнчин тавилах гарын тоглолтод ороод ялалт байгуулж гэмээн та энэ хүү Hitachi маркийн хөргөгчийг өгч болно. Ингээд та шийднэ үү? Тоглоод үзье дөө. За, онооныхаа шагналаар дэнчин тавилах гарын тоглолтод оролцохоор шийдвэрлээ. Америкчууд сансарт анх ямар амьтан нисгсэн бэ гэсэн юм асуулт. Асуулт ойлгомжтой тийм ээ. Та надад 3 үсэг нэрлэж өгнө үү? А үсэг нэрлэлээ. Г. Г И. И. Ойлгомжтой шүү. За, 1 минут бодохгүй шууд хариулах уу? Шууд минут. Нэрлэлээ. Сармагчин. Ядагч тодорхой өгдөгтэй баяр хүргэе. Түлш эрчим хүчний яамны түлш эрчим хүчний бодлогын эрхлэлтийг зохицуулах газрын хийн түвшний асуудал хариуцсан мэргэжилтэн техникийн ухааны доктор саран гэрэлтийг манай төрөлгийн хараа тоглолтын ядагч боллоо. Баяр хүргэе. Тийм ээ. Америкчууд анхудаа сансар сармагчиг хоригсон байдаг юм аа. Харин орсууд бол нохой хоригсон байдгийг манай үзэгч бүгдээрээ сайн мэднэ. Ийхүү саран гэрэл маань дэнчин тавьсан онооны шагнал болох шарп маркийн угаалгын машин Hitachi маркийн хоригчийг хоёуланг нь хожих хэрэгтэй боллоо. Баяр хүргэе. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд түлш эрчим хүчний яамны тренерийн бичгийн дарга ноён Цэрэн Пүрвийг урьж байна. Эрчим хүчний ажилтан ажиллагчид баяраа тэмдэглэж байгаа энэхүү өдрүүдэд энэ агшин нэвтрүүлэг амжилттай сайхан болж өнгөрч байна. Тэгээд энэ завшааныг ашиглаад салбарынхаа нийт хамт олон түлш эрчим хүчний салбарын нийт хамт олон үе үе ахмадууд ажилтан ажиллагчдад бас баярын мэндийг хүргэж амьдралд нь аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэж байна. Засгийн газраас зарласан бүтээн байгуулалтын жилийн хүрээнд бид бас их бүтээл, их ажлыг амжуулж байгаа. Даалга очим сумлыг эрчим хүчний холбоогоор одоо ажиллаж байна. 3600 км орчим цахилгаан дамжуулах агаарын шугамыг одоо манай салбарын хамт олон бол барьж бүтээн босгож байгаа. Тэгээд энэ ажлыг бүтээж байгаа хүмүүст бас баярын мэндийг хүргэе. Ажлаа цаг хугацаанд нь бас чанартай гүйцэтгэж оны эцэст бас 85 жилийн ойгоо өндөр бүтээлээр угтъя гэж уриалмаар байна. Саран гэрэлтэй бас хоёрхан амьдралд ажилд нь эрүүлэнг, аз жаргал, амжилт бүтээл бүхнийг одоо бүхний дээдийг хүсэн өрөөгөөд онооны шагнал болон одоо супер шагналыг бас ингээд гартуулъя.
Ардын гайхамшиг мандсан нар автан билээ гэж нэгэнтээ ардын уран зохиол Тунцгийн Бадарч хэлсэн Монгол улстай илчээр түгэж байдаг галын бурхад та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Та бүгдийн оюуны цогцол улмаа дүрлзэн Бадарч байх болтугай. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай ирэх үзэгчдээ та бүхэнд баярлалаа.